Сайн мэцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр хөрөнгө арчилгааны талаар өөрийн туршлагад та бүхэнтэйгээ хуваалцахаар богино хэмжээний бичлэг бэлтгэж байна. Өнөөдөр хүртэл бүгдээрээ гурил усаар, гурил таргаар мөн хэмээл цэцэг ашиглан хөрөнгө гаргаж авч сурсан байгаа. За тэгэхээр аль чаргаар нь хөрөнгө гаргаж авсан байлаа гэхэд ерөөсөө нэг удаагийн хөрөнгөтэй болсон байхад тэр хөрөнгийг та насан туршдаа хадгалаад, арчлаад, хэрэглээд аваад явах бүрэн боломжтой. За энэ дээр дурдсан 3 аргаас гадна өөр маш олон төрлийн арга байдаг гэдгийг та бүхэн одоо олж судлаад мөн туршиж үзээрэй. Өөрийн хөрөнгөтэй болчихлоо гэж бодъё. Өөрөө хөрөнгө гаргаж авсан, эсвэл найз нөхдөсөө хөрөнгө тасалж авсан байж болно тийм ээ. Одоо хөрөнгөө яах вэ гэдэг асуудал гараад ирлээ. За миний зөвлөгөө юу гэхээр ерөөсөө хэрэглэх хүртлээр маш сайхан цэвэрхэн савнд хийгээд таглаад хөрчөндөө хадгалцгаа. Хөрчөнд бол хэдэн 7 хоногоор орхичиж болно. Сараар орхичиж болно. За бүр жилээр орхисныхаа дараа гаргаж ирээд сэргийждэг тохиолдлууд байдаг. За их удаан хугацаагаар хадгалагдаад ирэхээр мэдээж одоо нэгт эсэглэн үнэр нь илүү нэмэгдэнэ. За дээрэс нь ус тогтоод эхэлнэ. За тэдгээр зүйл бүгдээрээ хэвэн гэдгийг одоо мэдэх хэрэгтэй. За би бага хэмжээний хөрөнгө байгаа гэж бодъё. Би ер нь бол хүнд хөрөнгө тасалж өгөхдөө хязгаарч их хэмжээгээр өгдөг. За та бүхэн хэрвээ тараг бүрж байсан эсвэл тараг бүрхийг харж байсан бол маш их хэмжээний сөөнд маш бага хэмжээний тараг ордог тийм ээ. Тэгээд сайхан бүрлдчихдэг. Яг түүнтэй адилхан хөрөнгө ч гэсэн гуриланд төдий их хэмжээгээр ордоггүй гэдгийг одоо санаж явах хэрэгтэй. Тийм болохоор аль болох хөрөнгөө бага хэмжээгээр их хөрөнгөө бага хэмжээгээр хадгалвал их зүгээр. За ингээ хөрөнгөө хадгалчлаа. За гаргаж ирлээ. За тэгэхээр одоо би үнийг хэрэгтэй хэмжээгээр хоолно. Талхачны бол утаснаас нэг жор дагаад хийх гэсэн чинь надад 200 г хөрөнгө хэрэгтэй болсон гэж бодъё тийм ээ. За би 200 г хөрөнгийг гаргаж авахын тулд 100 г гурил, 100 г ус нэмнэ. За 100 г гурил, 100 г ус нэмэхдээ би за мэдээж усыг бол би үргэлж ундны ус хэрэглэхийг зөвлөдөг. За та өөрөө ууж болж байгаа бол хөрөнгөө хооллох болно. За маш их холоортой ус бол ерөөдөө тохиромжгүй байдаг. Гурилын хувьд бол алч төрлийн гурил тохиромжтой. За 1-р гурил, 2-р гурил, бүхэл өр ерөөсөө ингээд нөгөө бүхэл өрийн гурил хөрөнгө гэдэг тусдаа хөрөнгө гэж ерөөсөө байдаггүй. За хөрөнгө бол хөрөнгө. За бага хэмжээний хөрөнгө найзч өглөө гэхэд та хөхтөрөөр хооллол хөхтөрөний хөрөнгө болгочдөг л гэсэн үг. За гол анхаарах зүйл гэв. Хөрөнгөө хооллох ч болон хөрөнгө гаргах ч гурилынхаа үлдэрсэн хугацааг харах хэрэгтэй. За хугацаанд дуусаад чанар нь алдагдсан гурил төдийлөн сан хөрөнгө гарахгүй байх магадлалтай. За тэгээд өөрийн итгэдэг гурилын одоо брэндээ сонгоод түүгээрээ хөрөнгө гаргана. Ерөнхийдөө би өөрийнхөө анхны хөрөнгөө гаргахдаа 1-р гурил ашиглаж байсан. За 1-р гурил бол ерөнхийдөө цаашлаад эсэлтийг нь таамаглахад их хялбар байдгийг. Одоо би хөрөнгөө хоолно. Надад 200 г хөрөнгө хэрэгтэй учраас 100 г гурил, 100 г ус хэрэгтэй. Айл болгонд хүнсний чин байхгүй учраас за би жингүүгээр хөрөнгөө хооллоод харуулчихъя. Чин хэрэглэхгүй байгаа үед үргэлж аягаар хэмжиждэг. За цааны аяг бол ойролцоогоор 250 мг ус ордог. Талаар нь хийлээ гэхэд 100 орчим байна гэдээ тооцоолчихно гэсэн үг тийм ээ. За би усаа хийчихлээ. Тэгэл жохоо зуурсан байхыг харж ирсэн нөгөө одоо өөртөө дээл хийдэг хүмүүс ч гэсэн байгаа тийм ээ. Тэгэхээр хөрөнгөний яг өтгөн шингэн бол нэг жонхорхуу байна гэд тооцоочих шүү. За усаа болчихлоо. Одоо үүн дээрээсээ би гурлаа юм. Тэгэд маш сайхан өтгөн болчихсон. За энэс өтгөн байсан ч болно. За тэгвэл бүгдээрээ зургнасаа бас хөрөнгө тасалж авч болдог тийм ээ. Яг түүнтэй адилхан өтгөн хөрөнгө гэж болно. Өтгөн шингэний хэмжээ бол нэг иймэрхүү. За одоо тэгэхээр би хизээ энэ хөрөнгөө хэрэглэх вэ гэхээр дулаан газар тавиад одоо бүтэн агааргүй вакуумлж таглаж болохгүй. Энэ бол агаар орно. За агаар орохоор таглаж орхиод хөрөнгөний хэмжээ доотлон 2 дахин нэмэгдэнэ. За яагаад 2 дахин нэмэгддэг вэ гэхээр
Одоо энд хөрөнгөн дотор байгаа амьд организм за гурилан дах нүрс үсийг задлаад за агаарын бөмбөлөг гаргаж эхэлнэ. За агаарын бөмбөлөг бол ерөөсөө энэ гурилны хэмжээг нэмэн л гэсэн үг. Ерөөсөө 2-3 дахин нэмээд бөмбөлөг гараад эхэлнэ. Ингээд шилэн савнд хийж байгааг нэг ач холбогдол болоо ингээд бөмбөлөг гараад эсэт эхэлж байгааг нь харна. За тэгээд дээгүүрээ гой бөмбөлөг гараад сайхан эсэт эхлэн гутан гурилаа зурхад бэлэн болно гэсэн үг. За хөрөнгөө эсгээд мартаад орчихжээ. Нөгөөх нь халаа тасгачиж. За ерөнхийдөө бол ингээд дээгүүрээ хөөсөрцөн. Гаднаас нь харахад мөн ингээд өсөрцөн. Тэгээд харагдаж байгаа те. Харагдчихээн. Тэгээд хөрөнгө маань хэрэглэхэд бэлэн болсон байна. Ингээд нэл агаарын бөмбөлөг л байгаа шүү. За тэгээд хөрөнгө чинь эсээд буцаад унчихсан байж болно. Тэгсэн ч гэсэн талхаа барьж болно шүү. За одоо би үүнээсээ 200 г хөрөнгө авч хэрэглээд бусдыг нь хөрөгчөндөө хадгалж байна. Тэгээд дараагийн удаа хэрэглэхдээ гаргаж ирээд эрэгтэй хэмжээгээр хооллоо. Би сайхан цэцгийн тостой талах идэх дуртай, өргөнтэй талах идэх дуртай. Тэр сайхан боломжоор хангаж өгдөг хөрөнгөндөө бас их талархдаг. Би хөрөнгөө хайрладаг. За би энэ хөрөнгөөсөө бол найз нөхдөдөө хамаатан сэтэндээ бүгд тарааж өгөх дуртай. За ингээд та бүхэн бичлэгийг маань эхнээс нь дуустал үзсэнд баярлалаа. Тэгээ мэдээж энэ бичлэгийн явцад одоо ярих гэж бодсон зүйлээ яриаггүй байх зүйл зөндөө байгаа. За тийм болохоор хэрвээ та бүхэн хүсэх юм бол би дараачийн бичлэгүүдээрээ та бүхний асуултуудад хариулаад бичлэг бэлтгэж болох юм аа. Ингээд бичлэгийн маань дуустал үзсэн та бүхэндээ баярлалаа. Талхчны жаргал үзтэй хамт байгаарай.